Сайн мэцхан эрхэм хүндэт сонсогчдоо л үзэгчтэй тархины халаас подкаст нэвтрүүлгийн дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа эцэг эхчүүдийн маш олон асуултуудад бас хариулт өгөхийн дугаар болох гэж бодож байна. За авралын маань хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За намайг бас урьсанд баярлалаа. За хоёулаа эхлэхээс өмнө та манай сонсогч үзэгчдэд өөрийгөө танилцуулах. За би болохоор сэтгэл зүйч. Одоо болохоор яг боловсролын салбар болон амин хөхөд төрийн бас байгууллага дээр ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол миний хувьд болохоор илүү хүүхдүүдтэй их ажилдаг. Мэдээж хэрэг хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор яалтч эцэг их болон одоо өсвөр насны хүүхдүүд эднэр насанд хүрэхчэд ажиллахаас өөр аргагүй байдаг гэсэн үг. Тийм учраас яг ийм том хүрээлэлд бол ажиллаж байгаа юм сэтгэл зүйч байгаа. За туршлагын хувьд бол бас сайн дурын ажил эднэртэйгээ оруулах юм бол бараг 10 гаруй жил яг энэ ажлыг бол хийгээ явж байгаа тийм сэтгэл зүйч байна гэсэн. Улам өөрийгөө одоо хөгжүүлээд одоо сайжруулад бид нар угаасаа судлаач учраас байнга судалгаа хийж байнга энэ дээр ажиллаж явж байгаа юм сэтгэл зүйч байна гэсэн. Тэгэхээр таны нөгөө ажлын туршлагууд одоо хөвчлэн ажилтдаг юм хүмүүс байгаа дээ шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ дээр чинь тулгуурлаад өнөөдрийн сэдвээ бас ярилцъя гэж тантай бодож ирсэн. Тэгэхээр эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хоорондын юм нэг харилцаа байгаа дээ шүү дээ тийм. Уул нь хамгийн чухал одоо анхаарах хэрэгтэй те бас их сайхан байвал мэдээж хүн болгон таатай юм харилцаа олооч харилцаал болсон бас нэг юм асуудлууд бэрхшээлүүд тулгараад байна. Тэгэхээр энэ талаар ярилцмаар байна. За тэгээд танаас хамгийн эхлээд ингэж асуумаар байна л да. Аав ээж нар ингэ хэлдэг. Би хүүхдийнхээ төлөө маш их зүйл ингэ зориулж байна. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Сургалтын төлбөрийн төлж байна. Идэж уух юмар дутаахгүй байна те. Одоо байж болох хамгийн сайнараа л би хичээгээд. Гэхдээ миний хүүхд эргүүлээд надад ингэж хандаж ах гэжтэй гэж зарим аав ээж нар хэлж байна. Нэг хүссэн хүлээлт нь бас их хүрэхгүй л ах шиг байна л да тийм. Тэгэхээр яг энэ голд яг юу болоод байна вэ? Үнэхээр хүүхдүүд аав ээжээсээ тэр сургалтын төлбөрийг ч юм уу те өмсөж зүхээр дутаахгүй байх тэрүүнийг хүсээд идэм үү? Яг юу хүсээд идэв? Юу болоод байгаа? За нэлээ одоо чухалсан айгүй том сэдв рүү орж ин тийм ээ. Энд чинь нөгөө гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой зүйл болох гэдэг юм уу? Одоо эцэг эхчүүд хүүхдтэй хэрхэн хүмүүжилдэг вэ буюу энэ одоо чиглэлээр хоёлаа ярилцаж байна гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэг энэ сэдв маань өөрөө эргээгээд яг эцэг эхчүүд одоо ялангуяа сонсож байгаа эцэг эхчүүд өөрсдийнхөө хувьд нэрээ би чи юу илээ? Би яг үнэхээр одоо яг ямар байдлаар хүүхдтэйгээ одоо харилцаж байна? Хүмүүжлийн ямар арга барил байна? Үнэхээр би зөв хийгээд байна уугүй юу гэдэг дээр нэг юм эргэлзээ төрөхөж болов гэж бодож байна гэсэн. Тэр байдлаар хоёлаа ярилцаад явъя тийм ээ. Яг тэгэхээр мэдээлэл өгөх нь маш чухал байдаг. Өнөөдрийн хувьд болохоор эцэг эхчүүд аягүй сайн хичээж байгаа. Яалтчгүй одоо өнөөдөр хүүхдийнхээ хувьд хамгийн сайн одоо боловсролыг олгоё гэж бодож байгаа хэдий ч гэсэн хувь хүний хөгжил нь өөр хаана явж байгаа гэдэг тийм. Бид нар арай жоох өөр ойлголтын дотор төөрөгдөлд ороод байгаа байдал харагдаад байдаг гэсэн. Тэгэхээр энэ тал дээр одоо ярилцвал зүгээр болов гэж байна. Нөгөө талаас нь болохоор яг энэ чинээс эцэг эхчүүд яг одоо нэг талаар аягүй их зориулалт гарч байна тийм ээ. Нөгөө талаараа яагаад хүлээлт үүсгэж байгаа? Энэ нэрийгээд харах юм бол эцэг эхчүүд үнэхээр өөрийнхөө хувьд яг ямар зорилго тавьсан байгаа вэ гэдэг зүйл. Тэр дотор нь болохоор хүүхдийн яг өөрийнх нь хэрэгцээ гэдэг зүйл рүү харж чадж гэнэ үү? Хүүхдийн хөгжил гэдэг рүү харж чадж гэнэ үү? Хүүхэд маань хүн бий болох буюу бие даасан одоо өөрөөрөө одоо аливаа шийдвэрийг гаргасан эргэн болох тэр одоо хэмжээнд очиж чадхууц байна уу гэдэг тэр зорилго руу харсан байна уу? Эсвэл зөвхөн би өгсөн юм чинь миний хүүхэд ийм байх ёстой гэдэг рүү хараад байна уу гэдэг дээр одоо нэг асуудлууд гарч ирэх гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр аав ээж нар өөрсдөө юу гэж хараад фокуслаад байна. Тэрнээс л бас бүх зүйл шалтгаалдаг тийм. Яг тэгвэл эцэг их байх чи угаасаа бид нар ингээ өөрсдөө бодох юм бол нөгөө эхлээд мэдээж нөгөө эцэг их төлөвлөх гэдэг зүйл маань нэгдүгээр жоохон сул байгаад байгаа. Яг бидний хувьд ч нөгөө амьдралын жам гэдгээр хараад байдаг. За угаасаа би хүнтэй суун, угаасаа хүүхэд гаргана. Тэгэл өөрийнхөө өсөж ийснээр ахаал нөгөө хүүхдээ өсгөн гэдэг юм байр суурин дээр яваад байдаг. Гэтэл энэ дээр өөрийгөө боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх. За би хүүхдээ өсөхдөө би юун дээр анхаарах вэ гэдэг дээр маш цөөн эцэг эхчүүд ерийн оролцоотой байгаа харагдчихэдэг гэсэн. Яалтчгүй одоо ингээд олон жилийн туршлагын хэмжээнд харах юм бол үнэхээр хүүхдийнхаа одоо энэ ирээдүйн төлөө хүүхдээ би хэн болох вэ? Энэ хүн чинь өөрөө амьдралаа авч явна гэдэг рүү харж байгаа цөөн эмэгтэй одоо юу гэдэг эцэг эхчүүд бол яг оролцоо байгаа харагдчихэдэг. Бус нь бол яг л нэг юм
жам, урсгал гэдгээр явчаад байгаа. Заримдаа одоо хит сайн эцэг их байх гээд байгаа юм шиг, эсвэл хит орчин үеийн байх гээд байгаа юм шиг, эсвэл хит үл хайхралд орчод байгаа юм шиг ийм хэмжээсүүд харагдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр яг сая таны яриан дээр хэллээ шүү дээ. Хит сайн эцэг их байх. Тэр энэ дээр ер нь бол нэлээд фокуслж бас асуумаар байна. Аав ээж нар болгон сайн аав ээж ахыг хүсэж байгаа. Бас тэр хэрэндээ л нөгөө өөрийнхөө за одоо юу фокуслж яаж харж байгаа. Өөр байх гэсэн хэдий ч гэсэн тэгэл фокусын зүйлдээ бол хамгийн сайнаар л хичээж байгаа. Гэтэл бас хэтэрхий сайн аав ээжүүд байгаад байна тий. Хүүхдийнхээ бүхий л асуудалд оролцгоо одоо эсвэл нөгөө газар хөрөхгүй гიშгүүлэхгүй өсгөн гээл зарим аав ээж нар хэлж байгааг ч гэсэн сонсч байсан. Тэгэхээр яг тэр хэтэрхий сайн гээд байгаа нь яг юуг онцолж хэлээд байна вэ? Магадгүй ингээд хэд сайн аав ээж байгаа мэдгүй байгаад ч гэсэн л шүү дээ. Яг тийм. Яг нэг талаараа болохоор үнэхээр хичээж байгаа гэсэн үг байхгүй. Үнэхээр айгүй хичээж байгаа. Гэхдээ хаана хэл хязгаар байх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл хүн болгон өөр өөрийн гэсэн хэл хязгаар байдаг. Хэл хязгаар нь тухайн хүний хөгжүүлдэг зүйл байгаад байдаг. Гэтэл болохоор энэ хэл хязгаарын давтсан буюу одоо хит их хамаатай болох нь эргээгээд тухайн одоо хүүхдийг хөгжүүлэх биш эргээгээд яг л нэг урмал мэт болох боломжтой байдаг гэсэн үг байхгүй. Жишээ нь болохоор энэ дээр бол би одоо нэг юм саяхан за ерөнхийдөө нэг хідэн одоо юу гэдэг хагас жилийн өмнө ч юм уу болсон нэг юм одоо өөрийнхөө кейсээс хуваалцъя гэж бодож байгаа байхгүй. Нэг ингээ ээж уцаж байгаа. Тэгээ ээж уцтаад би ингээ хүүхдтэй зөвлөгөө авмаар байна. За хүүхэд гэдгийн сэтгэл зүйч бид нэр ойлголтод бол ердөөсөө 0-оос 13 нас хүртэлх хүүхдийг бид нэр хүүхэд гэж үздэг. 13-аас цааш бол өсвөр насныхан гэж үздэг. 13-аас юу гэдэг 18 за хамгийн цаашлаад бол ерийн 21 наснаас хойш бол ерийн залуучууд буюу одоо яг бие даасан хүн гэж хараад байд. Хүүхэд гэхээр миний хувьд болохоор шууд 0-оос 13 насны хүүхдийг бодож байгаа. За тэгээ та яг ерөнхийдөө үзүүлж нөө уулзаж болно. Тэгээ яг ямар асуудал гэсэн чинь ерийн бол айгүй хэцүү байна. Тэгээд бас яриа нэгээ сонсоогод өсвөр насны хүүхд болоо авчихлаа. За тэгэхээр тэгээ та тэгвэл ингээ хүүхдээ аваад хүрээд ирээрээ. За тэгээд мэдээж нөгөө нэг эцэг эхчүүд эхний ингээд нөгөө уулзалтын талаар уцаар ярихдаа мэдээлэл өгөх ерийн айгүй тийм дуртай байдаггүй. Тийм болохоор ер нь заашгүй бид нэр ихний уулзалтаа эхлээд мэдээлэл авах байдлаар ерөө уулздаг гэсэн. Тэгээд тэнцэнэ эргээгээд одоо оншилгоо тухайн хүүхдийн асуудлыг ярилцах энэ байдлаар явагдав. Тэгтэл тухайн үед бол орж иж байгаа хүн нь болохоор одоо хүүхэд биш хизээний одоо нөгөө нэг насанд хүрсэн 21 настай хүүхэд хүн орж иж байгаа хгүй хүүхэд биш хүн орж иж байгаа. Тэгээ ээж нь дагуулж орж иж байгаа. Тэгээд энэ байдлыг харчаад ингээд нөгөө бидний хувьд чинь дотроо бол энд бол нэлээд одоо асуудал байна гэдгийг бол харах гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө одоо хүүхдийн хувьд болохоор яг л ээж нь бол хэтэрхий их одоо анхаарал тавьдаг буюу хэтэрхий их одоо хайр халамж хэтэрхий сайн эцэг байх талаар эргээгээ тухайн эцэг эхийн өгж байгаа мэдээлэл бол юу орж ирж байсан бэ гэхээр би энэ хүүхдийн төлөөс бүх юм зориулж чинь би бүх ингээд хэрэгтэй байгаа бүх юм би амьдралын бүгдийг зохицуулж чинь би байр авч өгсөн би ингээд бүх юм зохицуулаад энэ хүүхдүүдөөс асуудал ингээд үүсгээд байх ердөөсөө миний үгэнд орохгүй байх юм гэдэг зүйлийг ярьж байсан. Эргээгээ тухайн хүүхэд өөрөө яг асуудлыг юу гэж гаргаж ирж байсан бэ гэхээр би өөрөөрөө байж болохгүй байна. Тэгтэл тэр хүүхдийн өөрөөрөө байх нь болохоор эргээгээд эртэл зам үл хизээний бий болцсон тодорхой хэмжээний одоо тамхи одоо масууруулах бодисын тодорхой төрлүүдийг хэрэглээ сурцсан арх тамхи байдаг юм. Дээрээс нь болохоор ерийн ингээд замбраагүй харилцаа үүсгдэг. Одоо хинтээ яаж яхаа мэдгүй. Тэгээд ердөөсөө өөрийнх нь хувьд хайртай гэсэн хүн болгоно л баг энэ надад сайн болов гэдэг ийм байдлаар хандаад байдаг. Гэтэл нөгөө жинхнээсээ яг үнэхээр харилцааны хайр гэдэг ойлголт яг юу байх ёстой гэдгийг таньж мтээгүй. Дээрээс нь шийдвэр гаргахтаа ердөөсөө тийм нөгөө нэг бусдын одоо мэдээлэлээс үндэслэн бусдын үг яриа бусдын одоо хэлж байгаа зүйлээс бусдаас хит их хамааралтай байдлаар шийдвэр гаргадаг байдал нь харагдчихсэн гэсэн. Тэгээ эргээгээд эдгээр хүмүүст бол мэдээ цаашдаа зөвлөгөөнд явах хэрэгтэй гэдэг талаар одоо энэ байдлуудыг гаргаж хэлсэн боловч ээжийнх нь хувьд болохоор нөө хит их сайн ээж байгаа учраас тэр нь одоо алдагдах боломжтойс учраас тэрийг аюудаас цаашаа өргөжлүүлэн яваагүй юм тохиолдол байгаа гэсэн. Тэгэхээр эндээс эцэг эхчүүд бас ойлгож болох байх гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ одоо тэр зүйл өөрчлөгдөөл ингээл явчих юм бол нөгөө ээжээсээ харж байгаа фокуслж байгаа хүсэж байгаа тэр зүйлс
байхгүй болох гэдэг шүү дээ. Хил хязгаар бүр ингээд алдагдах. Одоо бас ингэж байна. Хоёлаа одоо ярингууд ингээд тэр ээж хэлээд шүү дээ. Би хүүхдтэй бүр хайр халамжтай бүх юм ингээ өгсөн. Тэгээ анхаарлаа бүр ингээ зөндөө хандуулсан. Тэгэнгүүт тэг тусам хүүхэд нь гаргаж байгаа хариулт нь ямар юм гэсэн чинь эргээд тэг биш харин ээжээсээ цугтаагаад шүү дээ. Юу гэсэн доо. Бүр им эрсдэлтэй байдлуудаар харуулсан. Тэгээ хэд сайн эцэг байх гэхээр зарим хүмүүсийн хувьд магадгүй ингэж бодогдож болох юм. Харин ч тэ анхаарад, халамжлаад, хайрлаад байна гэдэг чинь нөгөө хүүхдийн хүсээд идэг тэр мэдрэмжүүдийг нөгөөд байгаа юм шүү. Сэтгэл зүйн хэрэгцээг хангаад байгаа юм шүү. Бараг тэр хүү өөрөө ухаан муутай байгаа юм шүү гэж зарим хүн харж иж болох тийм. Сайн хүүхдээ сайн л да хандчихвэл тэгэл тэр чинь болоо юм шүү. Юу нь яа сайн эцэг ах муу юм. Тэрхий сайн байх муу юм гэж бодож иж магадгүй. Тэгэхээр та тэр хил хязгаар гэдэг дээр нэлээ одоо дэлгэрэнгүй бас ярьж өгөөч. Юуг яг тохиромжтой хил хязгаар гэдэг юм. Юу нь хэтэрсэн болохоор тэр хүү эргээд ээжтэй хандах биш бүр ингэ цугтаагаад байгаа. Жишээ нь болохоор би энэ дээр бол нөгөө хамгийн энгийн аргаар зааж өгч болно гэсэн үг байхгүй. Тухайн хүүхдийн өөрийнх нь одоо юмыг таньж мэдэх хүсэл бол байгаад байдаг. Энэ нь болохоор одоо Эрик Эриксоны хөгжлийн Пижогийн танин мэдхүү хөгжлийн хүрээнд ч гэсэн хүүхэд юмыг одоо уунж байрж одоо тухайн хөгжил өөрөө явагдаж байна. Наад зах нь одоо жишээ нь болохоор юмыг ингээ харж ийн гэдэг чинь орчинтойгоо танилцаж эхэлж байгаа. Би яг юу хийх вэ? Энд юу байна гэдэг өнгө одоо юу гэдэг ялгарлыг харах ч юм уу те. Эргээгээд нөгөө хүүхдийн хувьд болохоор бага насны дөнгөж төрснөөс хойш амаараа мэдрэхүү байдаг учраас мэдрэхүү хэмжээгээр юмыг амандаа хийж одоо танин мэдхүү явагдаж байдаг. Гэх мэтлээ ингээ хөгжил болгоо өөрийн насан дээр явагдаж идэг зүйл гэсэн. Харин энийг хит сайн эцэг эхчүүд яадаг вэ гэхээр байхгүй болгочдөг гэсэн. Хүүхэд танин мэдэх тоолнд тархины хөгжил өөрөө явагдаж идэг. Тархины хөгжил явагдах тоолнд за энэ болох юм байна, энэ болохгүй юм байна. Энэ надад хэрэгтэй юм байна, энэ хэрэггүй юм байна буюу өөрөө цаашдаа шийдвэр гаргах, өөрөө одоо юмыг зохицуулах одоо тэр чадварууд өөрөө сууж боломжтой гэсэн үг байхгүй юу? Жишээ нь жишээ нь одоо хүүхэд бол бид нар мэдэн штэ те хүүхэд унахаар эцэг эхчүүд яаж гүйж очиж яана миний хүүхдээ унцлаа яана битгий гэл ингээл бараг те нөгөө бараг л одоо хамгийн өста алтан гэл алчиг хүүхэд нь унцсан одоо яана бэртчихлээ гимтчихлээ гэж бодох гээд байдаг. Гэтэл хүүхэд энэ чинь унах явцдаа хүүхдийн тархинд ямар үйл явц явж байгаа гэдгийг бид нар ойлгодог. Тинчээд тэгтэл болохоор би ингэж гიშгээд ингээ унцж байгаа юм байна. Тэгэхээр одоо нөгөө босч штэ. Тэгвэл би ингээ босож болох юм байна буюу шийдвэр гаргах. Өөрөөр хэлбэл юмны одоо нөгөө би ингэчих юм бол ингэж болох юм байна гэдэг буюу шийдлүүдийг өөртөө бий болгож идэг, туршлагуудыг хуримтлуулж идэг үйл явц явагдаж байгаа байхгүй. Энэ туршлага нь эргээгээд амьдрал одоо цаашдаа нөгөө хүн болоод иргэн болох тоолонд энэ өөрт нь хуримтлах тоолонд эргээгээд хаана яаж хэрхэн зохицуулах вэ гэдэг тэр одоо нөгөө зохицуулалтууд нь бий болох боломжтой байхгүй. Тэгтэл эцэг хит сайн эцэг эхчүүд яаж ийн унахаас өмнө одоо унаа шүү байж одоохон зөөлөн алах одоо алахаараа гэд ингээ заагаад өгчөөр нөгөө хүүхэд ч уунж туршлага хуримтлах нь байхгүй болчихж байгаа. Тэгэхээр хүүхэд яах вэ? Зүгээр яваад эхлэхээр ерийн бүх юм л ингээд болох ёстой гэд жоох хүүхэд тэгээ бодчихно гэсэн. Харин насанд хүрчээд тийм үү? 21 настай болчих юм бол тэр чинь тухайн физиологийн хэрэгцээгээр бие даасан болохыг хүсэж идэг сэтгэл зүйн ч хэрэгцээ байгаа. Тэр нь өөрөө бие даасан, өөрөө шийдвэр гаргах хүсэл одоо ирмэлзэл нь бий болцоод байдаг байхад тэр хэрэгцээ нь хангахдаггүй. Яа тэгэхээр багаас нь ахуулаад хэнийг хилээд байгаа учраас тэр хийлгийг хүлээгээ сууж ийн гэсэн. Тэрнээс өөр хөдөлгөөн хийхгүй. Одоо заримдаа бид нарт ийм дүр төрх байдаг шүү дээ. Үгүй энэ ч одоо ямар сэтгэлгүй юм бэ гэл. Ялангуяа нөгөө нийгэм шиг үйл явцад яг ийм хүүхдүүд хамгийн их одоо өөрсөндөө нөгөө одоо үгүйсгэгдэх, буруутгах, тэгэл хинт ч хэрэггүй мэдрэмжийг яг нийгэм шиг үед авчдаг. Яа тэгэхээр нөгөө хитрхи юмыг эцэг их нь хийгээд байгаа учраас тэр хүүхд санаачлаг гаргах чадвар байхгүй болно. За юмыг хийх одоо хүсэл эрмэлзэл байхгүй болно. Тинчиж тарих хөгжөөд хүүхэд наад зах нь түрүүний хэлдэгтэй унах гэжсэн бол би ингээ авчвал гэдэг буюу одоо нөгөө юмыг одоо яаж сэтгэх тэр юмнууд гарч ирдэг нөгөө бүтээлч байдал бүх юм чинь энэ
ердөөсөө хөгжлийн үйл явцад явагдчихэд тэр бүгдийг одоо сайн эцэг гэх буюу яг үнэхээр хүүхдийн хөгжлийг харж байгаа хүн бол энэ бүгдийг дэмжиж, тусалж, чиглүүлж явдаг байхад харин хит их сайн эцэг эхчүүд тэр бүгдийг хөгжүүлэхгүй хаалттайгаар ердөөсөө зүгээр л ингээ хайрцаглалцсан нөгөө л нэг юм одоо ургамал шиг гэдэг буюу нэг юм утсан бүхэлтэй шиг л хүн болгоод байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний нийгэмд тэдгээр хүмүүс чинь яг л харах юм бол бид нар бас ярьдаг айгүй их ингээд тодорхой хэмжээгээр ийм хамааралтай хит их эцэг эхийн оролцоо байгаа байдал нь хүүхдийг бие даах чадвар одоо бүтээлч байдлаар хандах, сэтгэн бодох чадвар одоо юмн дээр ингээд одоо юу гэдэг нь тийм зоригтойгоор зориг гэдэг зүйл бүр байхгүй болчдөг. Одоо бидний ингээд зарим эцэг эхчүүд үнэхээр хүүхдийг за чи хийж чаднаа гэхээр тэр хүүхдэд зориг бий болж байгаа. Тэр зориг хүртэл байхгүй болчихно гэхээр амар ингээ хүүхэд дууг нь бодоол дотроо ялангуяа түрүүний кейсийн одоо 21-т одоо хүн бол юу гэж боддог гэхээр би ууг нь тэгмээр л ань гэж бодож байгаа боловч хизээч хийж чадахгүй. Яагад бол тэр зориг нь хизээний жоохон бахт нь хаацсан, үгүйсэгдсэн. Тэр нь байхгүй байгаа учраас тэрийг би болгоход өөрөө олж чадахгүй. Хин нэгний тусламжтайгаар хийхээс өөр арга байхгүй. Тэр нь болохоор мэдээж одоо яг сайн мэрэгжлийн хүн дээр л хандхаас өөр аргагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм байдал дээр бид нар одоо хит сайн эцэг гэх нь байдлыг үүсгчихэд байдаг буюу хил хязгаар гэдэг зүйл маань хитрхи хүүхдийн хөгжлийн орон зай руу орж байгааг харж болно гэсэн үг. Ирээдүйд нь бол бүр маш хортой шүү дээ. Тэр одоо 25 30 гэл одоо гэр бүлийн амьдрал зохион, ажил мэргэжил дээрээ, карьер дээрээ амжилт гаргамаар байдаг тийм. Бүх юмд нь л нөгөө харилцаа бол байнга л нөлөөлөл. Тэгэл тэр ээж ч юм уу, аав ч юм уу байнга дагаал явж байхгүй шүү дээ. Яг үнэ. Тэр хүүхдүүд бид нар бол явна гэж бодож байгаа. Ер нь байнга оролцоотой байна, насан турштай байна. Ерөнхийдөө одоо яг ийм эцэг эхийн өөртөөх нь одоо яг байр суурь нь юу вэ гэхээр энэ нөгөө өөртөө ухамсаргүйгээр ердөөсөө л би сайн эцэг байх гэдэг гэдэг энэ нэг уяаг бий болгочхоор тавьж чаддгүй. Нөгөө бүр ингээд өөрийн гэсэн нэг юм дадал зуршил болчиход байгаа. Ерөн бид нар мэдэн штэ тэ хүн өөрөө ихлэ дадлыг бүтээдэг, дадал эргээгээ тухайн хүнийг удирддаг тийм ээ. Тэгэхээр нөгөөх нь өөрийг нь удирдаад эхлэхээр яалтчгүй тэрнээсээ тавьж чадахгүй буюу одоо нэг уяагаа суулж чадахгүй яг л морины уяа барьцсан л яваад байгаатай л адилхан болчиход байдаг гэсэн. Одоо бас ингээд саяны кейс дээр ингээд сонсохоор юу санагдаж байна л да. Тухайн хүн өөрчлөгдөхөөс гадна эргэн тойрны хүмүүс өөрчлөгдөхгүй л юм бол өөрчлөгдөх гэдэг зоригийг бас гаргахгүй л юм бол энэ нөхцөл байдалтай хэл дахиад үргэлжлэх юм шиг л ингээд сонсогдоод байна л да. Харамсалтай нөгөө хүний амьдрах гэдэг нэг тийм үнэхээр гайхалтай гоё мэдрэмж байхгүй. Энэ бол бүр амьд байгаа юмыг мэдрэх одоо үн цэнтэй байдлыг өөрөөсөө гарч байгаа тэр одоо зүйл одоо яаж хүмүүст нөлөөлж байгаа өөрийнхөө хийсэн зүйлээр нэг бахархах өөрийнхөө одоо юу гэдгийг нөгөө хүн чинь ингээд нийгэмд амьдарч байгаа тохиолдолд ямар нэгэн одоо өөрөөсөө үлдээх зүйл байдаг. Хүний өөрийнх нь бас амьд яваагийн хэрэгцээ гэж хэлж болно гэсэн. Ямар нэг зүйлийг өөрөөсөө үлдээхийг хүсдэг тийм. Тэр нь бол одоо эмэгтэй хүнд бол эрэгтэй хүмүүс ч гэсэн үр удам байгаа. Нөгөө талаар өөрийнх нь нэрийг бас тодорхой хэмжээгээр дурсаасаа гэдэг энэ хэрэгцээнүүд бол хүнд одоо жам гэдгээр бол байгаад байдаг. Тэгтэл тэр нь болохоор хүнд өөрөөрөө бахархах одоо наад заханд бид нар аягүй их ярьдэн шүү дээ. Хүн өөхөх үедээ юуны талаар боддог вэ гэхээр би хичнээн хүнтэй одоо харилцаатай байсан хин намайг дурсаж байгаа вэ гэдэг дээр л бодно гэхээс иш ердөөсөө тэгэж нөгөө нэг эд хөрөн гэдэг зүйлийг боддоггүй тийм ээ. Ямар ч гэсэн би энэ хүнд өгцөн, энэ тэнгисэн тусалсан гэд. Гэтэл болохоор эргээгээд энэ маань болохоор тухайн одоо яг ялангуяа хит одоо сайн эцэг гэхийн одоо хүмүүжлэр өсөж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор энд бол ямар ч тийм таатай мэдрэмж авах чадваргүйгээр бусдын өрдөөс өөрийн гэсэн үзэл бодол өөрийгөө байнга үгүйсгдэг, байнга одоо доош нь даардаг, би л болохгүй байна, би бүтэхгүй байна, би хинч чирэггүй, би л ерийн одоо ингээл одоо энэ өртөө байгаа нөгөө өртөө гэдэг нэг юм мэдрэмж төрөөд идэг. Би одоо яаж ээжийнхаа одоо хайрыг юм аавынхаа энэ өгсөн хайрыг хариулах уу? Би станаар айгүй тийм одоо нөгөө нэг юу гэдгийг ачлалгүй хүүхэд гэх мэтлэн. Ерөн энэ эргээгээд нөгөө хүүхдийгээ өөрөөрөө байх, өөрөөрөө хөгжих, яг өөрөө яг нэг цаанаасаа нэг юм өгөгдөлтөө хүн байгаад байгаа байхгүй юу? За энэний нэг эсрэг одоо би бас нэг кейсийг яриа л да. Үнэхээр айгүй сайн оролцоотой эцэг
одоо сайн гэдэг нь болохоор хит сайн биш, яг зөв оролцоотой эцэг. За эдгээр хүмүүс бол тодорхой хэмжээгээр хүүхдийнхээ хувьд ч тэр одоо яаж хүмүүжлэлд нь оролцох вэ гэдэг ингээ байнгын одоо судалгаа хийдэг, юмыг одоо өөрсдийнхөө хөгжүүлэхийн тулд өөрчлөлтүүдийг хийдэг. За ингүүл яах вэ, тэрэгүүл яах вэ гэдэг байдлууд төр ажиллаж чаддаг. За тэдгээр эцэг эхчүүд ингээд уулзж байгаа. Тухайн хүүхэд бол ерэн бага насны хүүхэд. Тэгэхээр одоо яг нөгөө 1 2 дугаар ангийн хүүхэд байгаа байхгүй. За тэгээд хүүхдийн хувьд ингээд уулзангууд цаанаасаа ингээд өөрийнх нь ур чадварууд үнэхээр гайхалтай байгаа. Тархины хөгжлийн хувьд бол айгүй сайн, задарсан, дээрээс нь одоо од гарыг судлах дуртай буюу аав нь одоо хүүхдтэйгээ тэрийг ярилцдаг. Тэр талаар одоо байнгын одоо нөгөө хоёр хүүтэй тэгээ хүүхдүүдээ аавч ингээд өөрийнхөө ням гарагч ч юм амралтын өдрүүдээрээ зориулж тухайн хүүхдийн хөгжил рүү чиглэсэн юм үйл явдалд оролцоотой байгааг одоо ярьж байсан гэсэн. Тэгээ тухайн хүүхдийнхаа нөгөө мэдээж тодорхой нэг юм харилцааны асуудал үүснээсээ одоо жижигхэн асуудал юм шиг боловч нөгөө харах юм бол мэдээж хүн болгонд асуудал болгон л асуудал байдаг. Тэнгүүд тухайн асуудлын талаар ярилцаад ингээд уулзангууд нөгөө хүүхдийнх нь өөрийнх нь одоо нөгөө байдал нь тухайн хүүхэд өөрөө үнэхээр одоо судлаач бүр 6 насны дээр тэр харагдаж байна гэсэн үг байхгүй. Цааш судлаач болохоор тархины үйл явц маш хурдцтайгаар мэдээлэл боловсруулан гаргаж байгаа буюу өөртөө итгэх итгэл рүү хүртэл орж чадж байгаа. Гэтэл тэр нь болохоор тухайн хүүхдийн яг тэр зүйлийг нь болохоор эргээгээд яасан бэ гэхээр мэдээж нөгөө нэг хүмүүжж байгаа багшийнх нь тодорхой нэг асуудал үүссэн байсан. Тэр нь эргээгээд тухайн хүүхдийг болохоор яг итгэх итгэл рүү нэлээд гүнзгий халтцсан байсан учраас нөгөө хүүхэд маань тэр маань ийм буух хандлагатай байсан боловч яг сэтгэл зүйн үйлчилгээнд орж ирээд уулзаад ярилцаад ингэнгүүт тэр хүүхдийн нөгөө нэг хөгжил яаж явагдах байгааг харж болж исэн. Эргээд эцэг эхт нь хүртэл за ингээрээ тэгэрээ гэдэг энэ байдлыг өнгөт тухайн эцэг эхч гэсэн энэ дээр маш одоо юу гэдгийг зөв оролцоог өөртөө бий болгох гэж за би ингэвэл яах юм бол маш энэ нь одоо тэгээд яг ингээд нөгөө нэг одоо хүмүүжил туслах уу, энэ болж байгаа юу, бид нар яавал зохих ёстой вэ, ямар алхмуудыг хийх вэ гэд зөвхөн ээж нь биш эргээгээд аав нь хүртэл цаг гаргаад ирээд уулзж байгаа нь тухайн хүмүүсийн үнэхээр нөгөө нэг энэ хил хязгаарыг давахгүйгээр хүүхдийн хүмүүжлийг зөв зохих ёстой нөгөө хүн бол одоо ирээдүйд хүн болох хүүхдээ яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарч байгаа байдлыг харж болохоор гэсэн. Тэгээ эндээс нэг юм гол юм хэлэх гээд байгаа зүйл нь болохоор тухайн 6 настай хүүхэд хэрнээ тийм хэмжээний одоо өөрийнх нь тархины хөгжлийг дэмжсэн байгааг хараад би бол үнэхээр баярлж байна. Яг л тэр хүүхдээс тэр чигээр айгүй хайр үнэртдэг гэдэг шүү дээ. Бүр тэр чигээр амар гэгээлэг хайр мэдрэгдчихсэн үнэхээр таатай байсан гэсэн. Тэр яг нэг юм хоёр өөр юм кейс байгаа шүү дээ тий. Гэтэл ингээд аль аль нь бидний амьдралд миний таны бидний эргэн тойронд байдаг тохиолдол байгаа байхгүй юу. Тэгэл зарим нь бол за угаасаа л эдний юм бэ ч юм уу те зарим нь тэгэл ийм эцэгч байж тлээ дөө гэл ингээл өнгөрчдөг. Тэгээ таны ярианаас ингээд би одоо нэгтгэл ингээд тэр нэг л одоо өгүүлбэрээр ингээд санийс хэлэх юм бол хитрхи сайн эцэг өх бах нь хүүхдийн бүхэл хөгжлийг хааж идэгэл гэдэг нэг юм зүйл байхгүй юу. Тэгээд ингээд бүр айгүй жоох бас амар л сонсогдол юм л та. Яг нэг жоохон хүүхдүүд ингэдэг те түрүү хоёлаа нэг хүүхд ундах дээр жишээ ярьж байгаа шүү дээ алдаа гаргах одоо тэр чинь хамгийн баг эхний өөрөө алдаа гаргаж болох нэг боломж чинь тэр шүү дээ те юм руу ингээл угаасаа л ер нь хүүхэд хөлд орж явахдаа нэг юм руу савж унаал нэг юм мөргөж унаал те жоохон бэртэж гэмтэх юм бол ингээ байж идэг те гэтэл ингээл хүүхдүүд нэг эвгүй унжингуудаа аав ээжийг эхлээ хардаг те ямар хариулт үзүүлэх нүгэл тэнгуү зарим аав ээж нар мэдж байгаа ч гэсэн за өөрийгөө бүр их гэмтэж охирож өгөөл нэг бодом өргөд унах бол яах вэ гэж таахгүй ингээл суужингууд хүүхд босоод дахиад нэг дараагийн юм хийгээл эхэлдэг. Аав ээж нар хариу үйлдэл үзүүлэл өө яач вэ гэж тэнгуү шууд хүүхд зөв зүгээр ийснэ гэд ойлоод эхэлдэг шүү дээ. Яг тэгдэг. Тэгэхээр энэ зүгээр жижиг юм үйлдэл юм шиг боловч тэгэл зарим аав ээж нар бас ингэж хэлж байгааг нэг сонсон. Жохон юм чинь юу ч ойлгохгүй. Наач чистэй амарч. Жохон юм чинь мэдгүй юу юм энийг анзаарахгүй энэ гэж аав ээж нар тэгэл. Гэтэл тэрнээс чинь ихтлүүлээл хүүхэд за би энэ хувцыг өмсөх юм уу эмийг авч болох юм уу гэж бүх юмдаа л аав ээжигээ хүлээдэг хардаг. Нөө би даасан өөртөө ихтэй зоригтой аав ээж нар хүүхдүүдэд тийм байгаас л гэж хүсдэг шүү дээ. Гэтэл тэр бүх юм бүр өсгөх биш харин доош нь
бүр ингэ чангааж идэм байнал гэдгийг сайн хэсгээс ойлголоо. Яг тийм. Ямар ч саяны хэлж байгаа зүйлүүдээс ингээ харах юм бол тийм. Нөгөө талаасаа бид нэр ингээ харах юм бол одоо хөгжлийн хувьд нь жижигхэн зүйл боловч энэ дээр яг юу хязгаарлаад байгаа гэдгийг аюулсаа ойлгох хэрэгтэй байгаад байна гэсэн үг байхгүй. Саяны ахаад одоо яг баттгаж ярих үднээсээ ч юм уу те. Юу вэ гэхээр хүүхдийн хувьд бол одоо тэр жижигхэн юу гэдгийг одоо эцэг эхийг ингээд юу хэлэх нү гэдгийг харж байгаа нь өөрөө эцэг их бас хит их оролцоо эхэлсэн байна гэж хэлж болохоор гэсэн. Нөгөө талаар хүүхэд багтаа юу ч мэдэхгүй гэж бодоод байгаа боловч одоо энэ хүүхэд ойлгохгүй, энэ хүүхэд мэдэхгүй. Хүүхэд гэдэг чинь угаасаа л бараг нууд цагаан цааш гэж бодож байвал энэ бол эндүрэл гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр сүүлийн үеийн ялангуяа 90-ад оноос хойш сэтгцэн эмч нар яг энэ тал дээр маш их олон гэмтлүүдийг гаргаж ирсэн. За тэн дээр бол одоо бид нэр хэрэг хүсэх юм бол нөгөө нэг зохиолч байгаа. Яг сэтгцэн эмч өөрийнх нь бичсэн. За нэрийг бол би яг санахгүй байна. Гэхдээ нөгөө нэг нохоошиг өсгсөн хүү гэдэг нэртэй ном байдгийг. Тэр нь болохоор одоо бестселлер болцсон. Тэгээд яг тэрүүнтэй холбоотой яг тархины үйл ажиллагаа эднэртэй холбоотой Опрагийн нэвтрүүлэгт орж ирсэн нэг тийм сэтгцэн эмч байгаа. Яг тэрний номнуудыг унших юм бол хүүхэд бага насндаа ямар их гэмтэл авдаг вэ гэдэг зүйлийг бид нар тэндээс харж болохоор гэсэн. Ялангуяа бид нар зүгээр ингээд энэ юу хэлэх гээд байна гэхээр хүүхэд нөгөө эргээгээд ойлгохгүй байгаа юм шиг мөртлөө энэ дээр бид нар тархийг мартаж болохгүй гэсэн. Тарих бүх мэдээллийг бичээд байгаа. Яг л кадр авч байгаа юм шиг бичлэлт хийгээл байгаа. Тэгээ бичлэлт хийх тоолондоо тэрийг нөгөө нэг үл ухамсарлуул хураагаад байгаа гэсэн. Эргээгээд өсвөр наснаас хойш хүүхдийн тарих бол нийгмийн харилцаар орж ирэх тоолонд ухамсарлан ойлгох үйл явц нь илүү түлхүү гарч ирдэг. Яг хүүхэд ойлгоод байгаагийн хувьд ойлгоод байдаг. Яг бол тарих маш ухаантай учраас тэрүүн дээр хариу заримдаа ингээд 3 настай хүүхэдчсэн пөөх энэ ч одоо ямар амар мэдж байна гэдэг хариултыг өгдөг нь өөрөө хүний тарих тийм хөгжлийг авч явж идэг буюу наад зах нь Японы эрдэмтэд хүртэл гаргацсан те 0-3 наснд бол хүний тархины 100% одоо хамгийн сайн ажиллагаатай байдаг. Энэ үед мэдээллийг сайн хийхэд тухайн хүний ирээдүйн хөгжлөрийг бол харж болно гэдэг зүйлийг ярьж байгаа. Яагаад вэ гэхээр тарих өөрөө гайхалтай байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар ч гэсэн тархины подкаст гэдэг нэр маань ч байгаад. Тэгэхээр энэ маань нэргээгээд юу хэлээд байна гэхээр хүүхэд бол мэдээллийг өөрөө ухамсаргүйгээр цуглуулаад байгаа. Дараа нь амьдралд одоо оролцоотой байх тол нь тэр бүгд нь гарч ирдэг. Эргээгээд бид нар өсвөр нас байтугай өнгөрөөгөөл ерөн нэг амьдралыг одоо юу гэдэг гэр бүлтэй босноосоо хойш ч юм уу бүр нэг ингээд санамсаргүй байлаа бодоход ээж та ерийн тэр үед их нь айгүй буруу байсан гэдэг ч юм уу юм ярьдаг бид нар. Тэр нь юу вэ гэхээр бага насндаа бид нар тодорхой хэмжээ та намайг тэр үед хамгаалаагүй, та надыг тэр үед тэгээгүй гэдэг ийм юмнуудыг гомдлуудыг том болчоод бүр амьдрал зохиосныхаа дараа гаргаж ирээд байгаа нь юу вэ гэхээр эн чи мэдээлэл хуримтлагдсан байдаг талаар хэлээд байгаа зүйл. Эргээгээд энэ гомдол байдлаар гаргаж ирж байгаа. Тэгээ энэ гомдол байдлаар гаргаж ирэхдээ эргээгээд бас л ахаад нөгөө нэг шийдвэр гаргах, аливаа юмд оролцоотой байх бүх зүйл дээр нь бас яг тодорхой нөлөө үзүүлээд эхэлдэг буюу нөгөө өөрөөрөө байх зөв нөгөө хөгжил явагдаг учраас энэ дахиад асуудал харилцаан дээр маш их асуудал үүсдэг. Эргээгээл нэг гомдол байгаа болохоор хүнтэй харилцахтаа хүртэл хүн яах вэ? Байнга л нэг гомдолдог. Одоо бид нар тийм хүмүүсийг хардсан шүү дээ. Юм болохоор л гомдлоод байдаг. Эсвэл юм болохоор тий ямар нэгэн байдлаар ямар нэгэн одоо нэг юм болохгүй ийм байсан, тийм байсан гэдэг ингээ янз бүрийн хохирогчийн дөрүүдийг бий болгодог. Тэр хохирогч гэдэг нь болохоор дөрүүд байгаа шүү дээ, тийм ээ. Жишээ нь гомдолдог, эсвэл бол одоо намайг хайрладгүй гэдэг ийм дүр, эсвэл юу гэдгийг за угаасаа л би бүтлэхгүй хүн гэдэг ч юм уу те. Энэ бүгд чи яаж нь дандаа л бага насндаа авсан тэр нөгөө эцэг эхийн оролцоо өөрөө хил хязгаарыг давтсан нөгөө өөрөөрөө хөгжих тэр болцоо боломжийг алдаад байгаа учраас энэ маань энэ байдалд хүргээд байдаг гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө хүүхэд жоохондоо юу ч мэдэхгүй зүгээр л бараг бид нар өөртөө мэдээд үсгэж гэвэл тийм бишээ. Сүүлийн үеийн сэтгэл зүйч нарын гаргаж ирж байгаа зүйл бол юу вэ гэхээр хүүхдийн хүмүүжлийг бид нар зөв мэдлэгтэй, зөв ойлголтын дотор боловсролыг одоо өөртөө мэдээллийг сайн зөв хүлээж аваад яг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр өөртөө бид нар өөрчилж чадахгүй юм бол эргээгээд яг нөгөө нэг энэ нийгэмдээ яг ямар эрхэм хүн бэлтэж байгаа гэдгийг бодох хэрэгтэй гэсэн.
нэг талаараа яг бидний хүүхэд байгаа. Гэхдээ ирээдүйдээ энэ амьдралд чинь оролцоотой байх нэг эргэн хүн болох гэдэг. Тэгэхээр тэр хүнийг бид нар яг яаж бэлтгэх гээд байна л гэдэг зүйл байгаа. Тэгэхээр нөгөө бид нар бахархах хүүхдэрээ Аскол бол одоо нөгөө стажинкан ачаата одоо юу гэдэг те нуруунд ачаа үрэл станараа би өстө бүх юма зариулаад тахад ингээл ертөө санаараа би даач чадахгүй юм ямар нэг юм хийж чадахгүй заавал ингээл хүнийг оролцоотаа гээд скол бол араасан гүйсэн одоо бид нар бас нэг тийм дүр төрхүүдийг харж болно гэсэн үг нэг юм магадгүй бид нар энэ тэмдгүүл харж болдог тийм ээ цагдаагийн хэлцтэй ч гэсэн ингээл нэг хөгшин имээ орж ирсэн нөгөө хүү маань ингээд энд асуудал үүсчихэл явж гин гих мэтлийн энэ зүйл чи эргээгээд юу хэлэх гээд байна гэхээр нөө хит сайн эцэг байх эсвэл хит үл хайхрагцсан эсвэл хит одоо орчин үеийн байдал руугаа орсон хит гэдэг үгний цаана байгаа л нөө хим хэмжээ алдагдсан харилцааны үр дагавар гэсэн үг. Ямар ч зүйлийг нэг тунган тааруулах гэдэг нэг юм байгаа тийм тийм хэтрээд ирэхээр л сайхан зүйлч хүртэл тэгэл юм хортой л болж тийм тийм яг тийм нөгөө талаар нөгөө эцэг эхчүүдийн хувьд яагаад ийм зүйл гаргаад байна гэхээр яг нэг талаараа үнэхээр нөгөө нэг сайн гэдгийг эхлээд бодож байгаа. За мэдээж анх ээж болно гэдэг чирийн за би гэдэг өөртөө нэг юм хариуцлага хурж эхэлж байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр бол би зөвхөн ээж нарыг гэж хэлмээргүй байгаа гэсэн. Яагаад л ээж нар ачааг өөртөө авч байгаа учраас тэр хариуцлагыг айгүй өндрөөр хүлээгээд авчиж гэсэн. Энд дээр аав хүний оролцоо байсан бол ээж хүн ийм дайны хариуцлагыг өөртөө авахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи эргээгээд эн чинь нөгөө харилцан одоо хоёулаа байгаа үед бол энэ хоёр хүний чинь дотроос нэг юм одоо юу гэдгийг нэг бүтээл гарах гэдэг шүү дээ. Одоо хүүхдийн хөгжил гэдэг зүйл маа. Тэгтэл аав нь оролцоогүй ээж нь хэд их оролцоотой болсон. Аскол бол хоёулаа тий. Тэгэл аав нь болохоор ажилдаа явцдаг. Тэгэл ээж нь болохоор за хүүхдээ ингээрээ тэгэрээ гэдэг ингээл юмыг ингээл хийх гэлээдэг. Тэнгүүтээ нөгөө нэг аавын оролцоогч өөр дээрээ авцсан нөгөө одоо өөрийнхөө ч оролцоог нэмэгдүүлсэн. Дээрээс нь бас нөгөө сайн гэдэг үг маань өөрөө бас нэг гэрэл болоод тий дээр нь ингээл асчаад за чи сайн байх ёстой шүү гэд. Тэрийн бид нар бол өөрсдөө асуудаг. За би үнэхээр сайн байна уу? Би энэ дээр алдаагүй үсттэй. Би ямар нэг юм буруу хийгээгүй үсттэй. Би хит одоо ингээ хүүхдээ одоо гарах гэдэг юм биш үсттэй тий. Янз бүрийн байдлыг ингээд одоо оролцоог нь хит ингээд одоо нөгөө юу гэдэг тий хязгаарлах гэдэг нь үгүй юу гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо саяны энэ хэсгүүдийг ингээд сонссны дараа одоо эцэг эхчүүдэд одоо тэгвэл яах вэ гэдэг асуудал аягүй тулгарч байгаа гэж бодож байна. Тэр хоёулаа нэг яах вэ гэдгийг ярихаас өмнө бид нэг өмнө нэг юм зүйл асуумаар байна. Тэр нь болохоор одоо чинь хоёулаа дийлэгдээ сая ярьсан жишээнүүд маань ихэвчлэн насан турш хойноо хүүхэд чинь ийм болоод байна шүү. Тэр ирээдүйд бүр нэлээ ингээд бас хэцүү байна шүү гэдгийг нэлээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр та түрүү нөгөө Эриксоны онол гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгэхээр тэр онол дээр одоо жишээ нь ингэдэг шүү дээ тийм. Нас болгоны үе шатанд ямар нэгэн асуудал бэрхшээл хямрал байгаа. Тэр хямралыг л даван туулж иж угаасаа дараагийн хөгжлийн явагдгаа гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Хямралаас нэг зүгтах хэрэггүй гэдэг нэг юм практик ойлгох юм санаа. Тэгэхээр та нэг ийм зүйл хэлж өгөөч. Одоо хэд сайн эцэг их байгаад тахаар бага наснд ч юм өсвөр наснд юм насуудыг ерөнхийд нь ангилаад ямар шинж тэмдгүүдээр хүүхдтэй нь ямар шинж тэмдэг гаргаад байвал би хэцээ эцэг их байгаад байгаа юм биш үү гэж өөртөө аав ээж нар анхаарч болох бай тэр талаас нь гэж. Одоо энэ подкастын маань бага насны хүүхдтэй эцэг их сонсож байгаа өсвөр насны хүүхдтэй эсвэл тэ бас л хүүхдтэй хөрхи ингээл санаа зовоол байгаа. Гэхдээ хүүхд нь бол хэдийнэ гэр бүлтэй болоод тусдаа гарцсан ч юм уу те янз бүрийн аав ээж сонсож байгаа. За одоо нөгөө сая Эриксоны нөгөө онлын хувьд ч гэсэн нөгөө хямрал гэдэг үгийг бид нар сонсохороо нөгөө нэг төгшөр өөртөө эцэг эхчүүд өөртөө бий болгоод байдаг. Хямрал гэдэг маань яг ямар үйл явагдаж байгаа гэдгийг илүү ойлгочих юм бол за энэ чинь цухтаад байх зүйл хэрэггүй юм байна гэдгийг ойлгочих болов гэж бодож байна. Хямрал гэдэг маань тархины үйл явц, бие махбодын үйл явц тодорхой нэг наснаас шилжилт хийж байгаа үйл явцыг хэлж байгаа гэсэн. Жишээ нь болохоор одоо бид нар болохоор тодорхой наснууд дээр одоо 2 насны хямрал гэдэг чинь өөрөө бүр нөө бага наснаас одоо яагаад гин те ахаад нэг юм танин мэдхүү нас руугаа орох гэж байгаа. Юмыг илүү таньж мэддэг, илүү сониуч байдал руу үүсгэж байгаа учраас энэ насн дээр тодорхой хэмжээний тархины үйл явц өөрөө өөрчлөлт орох гээд байдаг. Тэр үйл явц нь өөрөө
хүүхдийг хямрааж идэг. Хүүхэд хямрал гэдэг маань өөрөө хүүхдийн одоо бодисын солилцоо гэж хэлж болохоор гэсэн үг байхгүй. Энэ бодисын солилцоо нь болохоор ойлгомжгүй өөрт нь ч гэсэн ингээд нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа учраас тэр нь эргээгээд ойлгох, ойрлох, одоо гэд ойрлох янз бүр ингээд нэг юм одоо зан үйлийг гаргаж яадаг гэсэн. Энэ хэвийн үзэгдэл байхгүй юу? Энэ байх ёстой зүйл. Гэхдээ нэг эрхэл зайшилж гин үү, хямрал байж гин үү гэдгээ бид нар яг тэр хөгжлийн үйл явцуудыг айгүй сайн судлаад мэдчихвэл зүгээр гэсэн үг байхгүй юу? Тэгхгүйгээр одоо юу гэдгийг тэр болгоныг одоо ингээл бид нар чинь ялгаж чадахгүй байгаа шүү дээ, тий. Тэр ялгалтуудыг бид нар өөрсдөө судлах хэрэгтэй. Бид нар таньж мэдэх хэрэгтэй. Маш их олон одоо ялангуяа сүүлийн үед олон сэтгэл зүйч нар хүртэл энэ талаар мэдээлэл өгж байгаа. Эрик гэсэн онлайн талаар бид нар зүгээр наад цаана чат GPT ашиглаж болно, тий. Хэрэг одоо юу гэх юм бол нөгөө талаас үнэхээр ном мэдрээ уншаад танаа мэдчих юм бол энэ зүгээр л хөгжлийн үйл явц буюу одоо өөрчлөлт орох гэж байгаа үйлдэл нь эргээгээд юм тодорхой ингээд нэг хүүхдийн зан үйл дээр гарч байгаа нэг хямралтай холбоотой байдаг. Өсвөр насн дээр болохоор энэ хямрал нь өөрөө яаж явагдаж байгаа гэхээр эргээгээд нэг бие махбодын бүр физиологийн өөрчлөлтүүд орж байгаа учраас тэн дээр нэг одоо эгогийн түвшин гэж ярьдаг хамгийн өндөр хэмжээнд байдаг. Сэтгэл хөдлөлийн хэмжээ бас маш ингээд өндөр огцом дээшээ доошоо буудаг учраас тэн дээр зан үйлийн хувьд ч гэсэн сэтгэл хөдлөлийн хувьд ч гэсэн зүгээр юм ярьж байгаа хүүхэд тэр чигээр ондоо болдог. Ерөн бид нар ингээд өсвөр насны эцэг эхчүүдээ яг юм асуудал үүсээд орж иж байгаа асуудлууд ихэнх нь манай хүүхэд өмнө амар гайгүйсэн одоо бүр шаал ондоо болсон. Ихэнх эцэг эхчүүд бүгдээрээ тэгж хэлдэг. Бүр шаал ондоо болсон. Бүр өмнөх байснаасаа бүр үнэхээр өөр болчихлоо гэж ярьж байгаа. Эргээгээд энэ хүүхдийн хувьд болохоор энэ хямралууд явагдаж байгаа. Хямрал явагдаж байгаа учраас бид нэр энэ дээр яг ямар оролцоотой байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй. За яг хөө энэ дээрээс нэг бага наснаас авах юм бол 0-1 насн дээр болохоор нэг итгэлцэл эсвэл итгэлцэл үүсэхгүй байх боломжтой. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд хэрэг хит их оролцоотой эцэг их байх юм бол итгэлцэл үүсэхгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл за энэ нийгэм угаасаа энэ одоо ертөнцийн тэр чигээр аюултай юм байна. Намайг хамгаалах зөвхөн л ээж байгаа юм байна гэдэг дээр суурилчаад байдаг гэсэн. За нөгөө талаар хэрвээ бид нар одоо дараа 1-3 насн дээр харах юм бол автономит байдал буюу одоо ичимхий өөрөөсөө юмыг таньж мэддэг за би чи юу лээ гэдэг ийм насн дээр. Тэгэхээр энэ нь бас хөгжихгүй л гэсэн. Хит оролцоотой эцэг эхийн хүүхдүүдийн хувьд бол өөрөөр хэлбэл юмыг одоо юу гэдэг таньж мэдээл барьж үзэл ингээл оролцож байгаа оролдоо тань мэдхүү гэсэн явагдаж байгаа шүү. Тэгтэл тэр бүгд нь яах вэ гэхээр ердөөсөө хязгаарлагдчихна гэсэн. Тэгэхээр ердөөсөө л хөгжлийн үед эцэг их хөгжлийн үйл явцад байнгын оролцоотой байгаад хит их одоо нэг өөрийн оролцоо хит сайн байх гэдэг рүүгээ чиглээд байвал хөгжлийн үйл явц болгон бүгдээрээ л хизээч явагдахгүй. Тэгтэл түрүүний хэлснээр эриксоны нэг хямрал явагдаж дараагийн ингээд явагдаж эдгээр одоо нэг хөгжил явагдлаа гэдэг бол бид нар зөвхөн заримдаа сайн эцэг их ч гэсэн эднэрийг алдсан байх боломжтой байдаг гэсэн мэдхгүй. Ялангуяа бид нар одоо эцэг эхийн оролцоог харах юм бол ерийн 6 нас хүртэл сургуулийн нас хүртэл бол ерийн хаан шиг байлга гэж боддог. Гэхдээ тэр үгний гол утга учирыг ойлгоогүйгээр дураараа байлгах гэдэг рүү хуурилгачаад байдаг гэсэн. Тэгэхээр тэгж ойлгоод идэх шээ. Тэгээд дураараа байлгана гэхээр хүүхэд болохоор юугаа ч хийж болно буюу хил хязгаар байхгүй болчдөг гэсэн. Тэгээ эргээгээд энэ яг сургуулийн орчинд орж ирэхээр нийгэм шиг гэдэг одоо юу гэдгийг миний эрх чиний эрхээр хязгаарлагдана гэдэг зүйл маань явагдхаа болчдөг. Чиний эрх чинь надад огт хамаагүй би дураараа байна гэдэг байдал руу очсон байгаа хүүхэд энэ чинь асуудал үүсгээд эхэлнэ. Тэнгүүд эцэг их нь миний хүүхдийг юу яахаар ангидیں۔ Тэнгүүд чи ялангуяа одоо эцэг эхчүүд үнэхээр сайн сургуульд өгийнгүүд төлбөртэй сургуульд орохороо энэ бол эргээгээд одоо бидний маш их яриад байдаг бүлэнгийн асуудал гэдэг чинь энээсээ л үүдэлтэй байгаад байна. Хэтэрхий дураараа байгаа хүүхэд зохицуулж чадахгүй. Тэгээд эцэг их нь өөртөө тэдгээр хүүхдүүдтэй за миний хүүхэд одоо багаас нь зөв хүмүүжлийг бий болоогүй байгаа учраас энэ дээр одоо шууд хэлэхэр хүүхэд ойлгохгүй. Яад үл эн чинь туршлага гэдгээр бий болцсон зүйл. Нэг өстө зан үйлд дадал гэсэн юм чинь тэр хүүхдийг авч яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд тэрийг ойлгохгүй. Тэгэхээр тодорхой, сахилга бат, хүмүүжил
дүрм журам гэдэг зүйл маань энийг нэргийгээд засаж сайжруулах боломжтой болж идэг. Тэр зүйлийг бол би эцэг эхчүүдэд хэлдэг гэсэн. За одоо өнөөдөр таны хүүхэд бол ийм байгаа тохиолдолд бид нар одоо засах одоо яг ямар аргууд байна те? Яавар зүгээрээ гэхээр сахилгаваад дүрм журам тэгээд хилээ зарыг тогтоох. Юу болон болохгүй гэдэг. Гэхдээ тэр хүчээр хийх биш. Нөгөө жинхэнэ одоо юу гэдэг санаа тавьж, ойлгуулж, дэмжиж, чиглүүлж хийхээс өөр аргагүй гэсэн. Хэрвээ ахаад хүч ороод ирэх юм бол эн чинь яаж юм бэ гэхээр хүүхэд яг нөгөө эрхэнд нь алдаад байгаа юм шиг мэдрэмж авангуудаа эргээгээд нөгөө тэмцэгч байдал руугаа орчиж болохоор гэсэн. Тэгээд тэмцэх байдал руугаа орохоор хизээ нэгэн цагт бодоо олгоноо гэж явж ангуудаа дараа нь ч яг жинхэнэ нөгөө өөрөөрөө байх нэг 9 10 11 насн дээр жинхэнэ бодоо олгож эхлэх байхгүй юу. Ангийг очиод та мачи би чамаас ээжтэйгээ холбоотой асуудал нь эргээгээ нийгэмд гараад ирдэг гэдгийг эцэг эхчүүд ойлгодгоо. Эргээгээд яаж нөгөө хүүхэд маань яах вэ? Нөгөө өстө жинхэнэ бодоо олгоно гэж юм бодоо олгол яваад байгаа. Тэг яагаад вэ гэхээр дүрм журам гэдэг зүйлийг зөв ойлгож чадаагүй хит хүчээр юм хийцэн. Ингээх ёстой. Хий гэл ингээ шаардчихдаг. Тэг хийгээ шаардангууд хүүхэд яагаад хийх ёстой? Энэ минь надад яг ямар ашигтай юм? Би энийг хийснээрээ яг юу ойлгож авах гэдэг гэдгийг мэдэхгүй. Ялангуяа хүүхэд болгоо ердөөсөө тэрүүн дээр бол ингээ мэдхийг хүсэж идэг. Яг л тэднэрт айгүй чухал нөө тарих өөрөө хүлээгээд байгаа байхгүй юу? Тарих маань энэ мэдээллийг авч иж нөгөө хөгжлийн үйл явц маань одоо Эриксоны, Пежогийн бүх одоо энэ танин мэдхүү болоо одоо хөгжлийн үйл явц маань явагдах гад байдаг. Физиологийн ч тэр оюуны сэтгэл зүйн ч гэсэн бүгдээр. Тэгтэл энэ маань өөрөө бид нар одоо яг зөв оролцоо биш хитрхи одоо юу гэдэг нь те оролцоотой байх, хитрхи сайн байх, эсвэл хитэр хүчээр хийх гэдэг зүйл рүү орох үед иймэрхүү байдлууд гарч ирэх боломжтой гэсэн. Одоо нэг монголчууд боловсрал гэж тэгэхээр нэг академик боловсралыг л ер нь ойлгодог шүү дээ. Сургуульд сурахаар боловсрал эзэм шүү дээ. Бантонтай их сургуулиуд. Гэтэл ингээд эцэг байх гэдэг чинь өөрөө бас ингэ тустай боловсрал агаад байгаа байхгүй юу? Яг тэгэхээр эцэг эхчүүдээгээ мэдээж хүмүүс яг мэдгүйгээсээ болоод яллаа нэг зүйлийг алддаг. Тэгэхээр эцэг их байх боловсрал гэдэгтээ бас цаг зарцуулаарай л гэж маш их хэлмээр байна. Мэдгүйгээсээ болоод нөгөө эцэгхийн боловсрал байхгүйгаас болоод хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар нэгэн өөрөө алдж байгаач мэдхгүй алдаа гаргаж байгаа. Эргээд нөгөө хүүхд нь яг сая таны хэлдэг шиг те сэтгэл хөдлөө яаж зохицуулахыг уулын тэр хүүхдэд чадамж байгаа юу? Байгаа. Гэтэл хөгжлийнхөө хувьд стрессээ яаж зохицуулах, хүмүүстэй яаж айтайхан харилцах, биеэ яаж авч явах гэл энэ бас боловсролыг мэдэхгүй. Тэгэл сургуультай очиод нөгөө үеийнхнийх дээрлгээл тэсүүл ингээл байн гадуурхтал намайг хинч таадгүй гэл хүүхдүүд айгүй тэгж хэлдэг штэ анги дээр ингээл ийм асуудлуудыг гаргах гэдэг юм уу иймэрхүү одоо нэг одоо нэг тойрогч гэх юм уу те ийм зүйл болоод байгаа юм шиг санагдаж байна. За одоо тэгэхээр хоёулаа ингээд нэг хямрал энтер гээл сая шинж тэмдгүүдийг ярьлаа штэ. Тэгвэл одоо яг яаж эцэг их тунганд харуулах хэрэгтэй. Ямар үед нь ямар хариулт үзүүлж те нөгөө яг жоохон хөхөд за аав ээж яах нөө босоод ирвэл уйландаа гэл дотроо тэгж бодож хариулт үлээж байгаа шиг ямар үед нь яаж хариулт үзүүлж тунганд харуулах хэрэгтэй. За энэ дээр бас айгу ерөнхийдөө яг сүүлийн бас сэтгэл зүйч нар одоо сэтгэл судлаач нарын гаргасан ойлголтууд бол байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө тунг яаж харуулах вэ гэхээр тодорхой хэмжээний бид нар сүүлийн үеийн сэтгэл зүйч нар янз бүрийн одоо аргуудыг бий болгосон ба. Тэгээ тэрний яг миний хамгийн сайн арга гэж хэлэх юм бол эцэгийнх өөртөө дахин хөгжүүлэх шаардлагатай байгаа буюу танин мэдхүү талаасаач тэр хүүхдийн хөгжил талаасаач тэр судалгаа хийх нь хэрэгтэй гэсэн. За тэгээд эхлэнгүүд чинь хүүхэдтэй яаж харилцах вэ гэдэг зүйл гаргаад ирнэ гэсэн. Энэ дэр болохоор илүү одоо харилцааны ур чадвар айгүй хэрэгтэй болж байгаа. Хүүхдэд юу гэж хэлэх вэ? Яаж хэлэх вэ? Яаж ингэ дэмжих вэ гэдэг дээр нөгөө талаар болохоор ахаад эргээгээд одоо нэг хэмжээс байж байгаа гэхэд нөгөө тал нь одоо хил хязгаарыг бид нар зөв зохистойгоор өөртөө ч гэсэн тэрүүн дээр нөгөө за алдаа хийж болох юм байна. За алдаанаас хүн суралцдаг юм байна. Алдаа хүнийг хөгжүүлдэг юм байна. Харилцаа хүнийг хөгжүүлдэг юм байна гэдэг ойлголтуудыг авах нь чухал байгаа гэсэн. За энэ ойлголтын үндсэн дээр харилцаа өөрөө ямар байвал илүү одоо хамгийн
эрүүл байх боломжтой гэхээр сахилга бат байгаа, дүрм журам байгаа, хил хязгаарыг хүндлэх, хил хязгаарыг танин мэдэх тэрүүн дээрээ зогсоох. Жишээ нь болохоор одоо нөгөө Эрик Эриксоны онолын хувьд ч тэр хүүхдийн хөгжлийн насны үйл явцыг эцэг эхчүүд өөрсдөө судлах хэрэгтэй байгаа гэдгийг хэлсэндээ тэрүүн дээрээ суурлаад за тэгвэл одоо 0-оос одоо 1 наснд бол итгэл гэдэг зүйл бод юм байна. Гэхдээ тэр итгэл яаж болох вэ гэхээр хоёр эцэг их хоёулаа оролцоотой байх. Оролцоотой байна гэхээр байн хажууд нь байна гэсэн үг биш. Эсвэл уйлал нь одоо орхиод явна гэсэн үг биш. Харин мэдрэмж гэдэг зүйлээрээ бид нэр ажиллах хэрэгтэй болно гэсэн. За одоо нөгөө эхийн одоо инстинкт гэж байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ зүүн совин гэдэг зүйл маань өөрөө бид нарыг бас тодорхой хэмжээгээр хаана яах вэ эднэр гэдэг зүйлүүдийг чиглүүлж өгч яадаг гэсэн. Жишээ хүүхд маань бид нар ингээл баян ингээд одоо хүүхдийн нөгөө шээжээг тодорхойлох гал за энэ хэдийн үед шээгээд ингээд нөгөө кошонкноос гаргах үед бид нар яалтчгүй ингээд нэг судлаад байдаг шүү дээ. За нэг 2 цагийн дайтай ингэж байгаа юм байна. За одоо ингээд суулгах чи. За одоо яг хоол идсэн дараа нэг яг нэг тэдэн минутны дараа шин. За ингэж яг ийм хэмжээний байх буюу. За багцаагаар нэг ийм байдаг. За ингүүлээ. Тэгээ хүүхдээ судлаад мэдээд эхлэхээрээ хүүхдээ яаж хөгжүүлэх вэ гэдэг ойлголт үнэхээр гайхалтайгаар ороод ирдэг гэсэн. Өөрийгөө за миний хүүхд чи ерөнхийдөө жоохон аимхай байгаад байдаг юм байна. Юунаас айдаг юм бол магадгүй одоо юу гэдэг нь те жирэмсэн байх үедээ би жоохон айгааж ч юм уу цочирсон ч юм уу тэрнээс болоод тодорхой хэмжээ юмнаас айдаг байж болохоор эсвэл маш эмзэг төрлийн хүүхэд байхыг үгүйсэхгүй хүүхэд өөрөө яг ямар хувэ гэдгийг таньж мэдээд хүүхдийн хэрэгцээ юу байгаа вэ? За би хүүхдээ хөгжүүлэхэд яг энэ хэрэгцээн дээр нь тулгуурлана хайрлах, хамгаалах тэр зүйлүүдийн яаж өгвөл зохистой гэдэг дээр илүү таньж мэдэх тоолондоо. Мэдээж энэ дээр бол одоо бид нар ярих юм бол өргөн сэдв учраас айгүй удаан мэдээлэл гол нь өөртөөхөө хувьд нэг за би эхлээд тунгийн тааруулахын тулд мэдлэг олох хэрэгтэй юм байна. За дээрэс нь мэдрэмж гэдэг зүйл, зүүн совин гэдэг зүйл дээр илүү одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгээр харах хэрэгтэй гэсэн. Тэгээд түрүүний хэлснээр одоо дүрм журам, сахилга бат гэдэг зүйл маань намайг яг хаашаа яаж хөтлөх вэ? Тэгээ алдахаас бити ягараа л гэж хэлмээр байна гэсэн. Эцэг эхчүүд алдаж болно. Бид нар туршлага хоригдлуулах гэж байгаа. За өнөөдөр бид нар яад үл эн чинь хийж үзээгүй зүйлийг хийх гэж байгаа учраас алдна. Нөгөө нэг юу яана. Одоо жишээ нь болохоор би өөрийнхөө нэг юм жижигхэн туршлагыг хуваалцъя гэвэл миний хувьд ч гэсэн одоо ерөнхийдөө турах гэдэг бол зарим эмэгтэй хүмүүст айгүй хэцүү асуудал те. Тэгэл ингээл тасгал хөдөлгөөн хийгээл янгууд манай одоо юу гэдэг нь те багш маань ингээл за яаж ийн гэхээр хэцүү байна л гэл тийж байгаа. Тэнгүүтээ тэгтээ би ямар ч байсан ингээд болгоно. Энэ юу хэлээд байна гэдэг чи юу одоо тухайн хүнтэйгээ харилцаж ойлголцож өөрийгөө ямар байгааг илэрхийлж. Тэгэхээр эцэг эхүүд ч гэсэн хүүхдүүдээс за чи яаж ийн болж гин үү яахаар нөгөө мэдрэмжэн дээр тулгуурсан асуултууд. За миний хүүхэд яаж ийн өвдөж гин үү хаана яаж ийн ээж нь туслах уу хүүхэд туслах гэдэг зүйлийг өөрөө хэлсүүд оролцоотой байх хэрэгтэй гэсэн. Жоохон бахт нь мэдээч хэрэг тодорхой хэмжээнд бид нар өөрсдөө мэдрэмжтэйгээр те нөгөө талаараа хүүхдийн одоо өгөгдөл нь өөр байж болохоор заримдаа үнэхээр амар хэцүү ингээ уйлдаг яач ойлгохгүй ингээ байгаа тохиолдолд бид нар бас тэрүүн дээр хэмжээр очдог энэ тэргээд гэхдээ энэ чинээс бас яг ингээ нөгөө сэтгэл зүйч нь харах юм бол янз бүрийн нөгөө нэг асуудлууд эцэг эхчүүдэд маш их бас нөгөө нэг юм цочрол үүсгэсэн байдаг. Тэгээ энэ цочрлоосоо болоод хит сайн эцэг их бас болох гээд байдаг. Тэгэхээр тийм байвал ерэн бид нар жоохон одоо нөгөө нэг өөртөө харааг суллаад уяа татсан байгаагаа суллаад нэрээ би чинь бас хит их одоо эцэг их болчихно хүүхэд маань ирээдүйдээ хинч биш болчих вэ гэдэг дээрэл төлрөөд харж чадаад энийг баг-багаар засаад эхэлчих юм бол өөрчлөлт ороод эхэлнэ гэсэн. Өөрчлөлт ороход хизээч хориодохгүй. Тодорхой хэмжээгээр энэ дээр мэдээж 21 22 настай болсон байгаа хүн бол өөрөө түрүүний хэлснээр те сэтгэл гэдэг зүйл маань өөрөө өөрчлөлт тарих гэдэг маань бас мэдээллийг хүлээж авч өөрийнхөө зохицуулах чадвартай байдаг учраас өөрчлөлт орж ирдэг. Тийм учраас хизээч өөрчлөлт оройдохгүй гол нь яг одоо энийг ойлгож байгаа бол хийж эхлэх нь чухал гэдгийг хэлмээр байна гэсэн. За энэ дээр бас нэг юм ярмаар байгаа байхгүй. Хүүхдийн хувьд болохоор хүүхэд байдаг хүн болгонд амьд үлдэх инстинкт байдаг. Тэрийг хизээч бид нар мартаж болохгүй. Энэ инстинкт өөрийн дотоод нууцуудыг гаргаж ирдэг. Жишээ нь хүүхэд унлаа гэх юм бол тэндээ
амьд үлдэх инстинкт ажиллаад би босоод явах ёстой гэдэг нь өөрөө ажиллаж эхэлнэ. Тэр нь эргээгээд нөгөө амьд үлдэх инстинкт чинь одоо өөрийгөө survive ямарваа нэг юмд хийхэд буюу те юмнаас гарахад өөрөө ингээд нөөц болж гарч ирдэг. Тэрийг нь хөгжүүлэхэд бид нар аягүй сайн оролцоотой байх хэрэгтэй гэсэн. Тэр маш чухлыг бид нар мартчихад байдаг. Нөгөө хүүхэд юу ч байхгүй юм шиг бодоод энэ хүүхдэд одоо нөгөө нэг ингээ би л хамаг юм нөхчий. Тэгээл өөрөө тэр бүх ингээд нөөцүүдээ аваад ингээ гараад ирэх гэж бодох гээд тийм биш ээ. Хүн болгоод цаанаас нь амьд үлдэх инстинкт байдаг. Жишээ нь болохоор үл хайхрагдсан хүүхдүүдээр ч гэсэн одоо гарч ирдэг. Хүүхдийг ингээ хайцсан ээж аав нь оролцоогүй байгаа тохиол тэр хүүхэд ямар нэгэн байдлаар л ингээд өөрийгөө болгоо явцсан байж байдаг. Бүтэн өмчинч вэ, хагас өмчинч вэ те эсвэл эцэг эхийн тодорхой одоо архины хамааралтай эдгээр хүүхдүүдийн хувьд ч гэсэн нөгөө тухайн байгаа газараа өөртөө ингээл ямар ч гэсэн зохицуулаад явцсан байдаг. Ганцхан харамсалтай зүйл нь тэдний тархины хөгжлөнгээр хангалтгүй байдаг. Сэтгэн бодох чадвар, эргээгээд нөгөө шийдвэр гаргах зүйл дээр маш сул байдаг. Зөвхөн одоо юу гэдэг ажилчин гэдэг нийгмийг одоо хүрээллийг бий болгож байна л гэсэн. Ажил хийн мөнгө олно яг л тэрийг аваад хоолундаа. Тэгэхээс биш одоо ухамсарт хэмжээ одоо юмыг бүтээх бий болгох гэдэг нэг агуу юм юу гэдэг тэмүүлэл хүсэл тэдрээ хүмүүст бол байхгүй болчтой. Яг дотор нь байгаад идэг. Нөгөө цаанаасаа хүний ингээд нэг юм жам гэдэг зүйл яригадад эсэс түрүүний одоо нөгөө үр удмаа үлдээ нэг төртөө байх гэдэг чинь бүгдээрээ л энэ ч хүний тодорхой яг хүн гэдэг хүний хэрэгцээ байна. Тэгээ тэр нь өөрөө бас тодорхой хүмүүстэй янз бүрийн байдлаар гаргаж ирдэг. Эргээгээ тэр нь хангахдахгүй болохоор эргээ бага насндаа хайрлагдаагүй болохоор тэрийг ингээ бусдаар ингэж мэдэрч авах гад байдаг. Гэх мэтлэн одоо нөгөө нэг комплексууд гарч ирж болохоор гэсэн. Тэгэхээр бид нэр ингээд маш одоо мэдрэмжтэйгээр тухайн бага наснаас нь оролцоотой байх юм бол энэ хөгжил өөрөө зөв явах боломжтой л гэсэн. Олон тун ярьчих шиг боллоо. Зөвл одоо ингээл чиглүүлэл өгөх юм бол хүүхэд бол бүр ингээл за би бол яаж ч хөгжөхөд бэлэн байх шүү гэл нэгсэндээ бэлэн ингээл ээж идэг юм шүү дээ. Тий. Тэгээ хүүхэд ч өөрөөр байгаа. Тинчээ заавал бид нартай адилхан байх албагүй. Одоо нөгөө нэг зүгээр хүүхдийн дүр төрх нь нөгөө баахан генүүдээс авч байгаа шүү дээ мэдээлэл. Одоо тэр хүүхд чинь бүрлдэхэд эмээ өвөг дээдээс ээж аав ах トゥ одоо наагц нөгөө нэг ста жинхэнэ аав гэднэр гэл ингээ бүх хүмүүсийн мэдээлэл авч байгаа учраас тэнцэнээсээ яг өөрөө ингээл шигшээл өөрийнхөө тэр нэг юм хүнийг гаргаж ирнэ гэсэн. Тэрүүнд нь л бид нар туслах хэрэгтэй болохоос биш. Бид нар яг ингээл энийг юу гэдэг нэг хоосон гэдэг юм байгаа. За энийг би ингэж хийн, гэдгээр биш гэсэн. Тэгэхээр энэ төрхийг бид нар харцсан бол за тэгвэл би энийг яаж туслах вэ? Яаж энэ өөрийнхөө дотор байгаа тэр бүх одоо мэдээлэлийг татчих гаргаж ирж тэр өөрийн гэсэн яг төрхийг бий болгох вэ гэдэг дээр нь туслах хэрэгтэй гэсэн. Одоо бас нэг зүйлийг асуухгүй бас үлдээж чадахгүй байгаа юм л да. Хүмүүстэй ярилцж байхад ингэж айгуу хэлдэг. Намайг багт аав ээж маань ингэдэг байсан. За тэр бол надад ингэ тусалсан шиг санагдчих. Би тэгэхээр хүүхдэд тэгнэ гэж боддог. Харин надад ийм мэдрэмж өгдөгсөн ингэдэг байсан. Тэгэхээр заастаа ийм л аав ээж болохгүй шүү гэж би өөртөө хэлсэн. Тэгэхээр хүүхдтэй ингэхгүй гэд хүмүүс хэлдэг. Гэхдээ ингээд жоохон ажиглаад ингэнгүүт би өстэй ингэхгүй л юм да гэж байсан юм хүүхд дээрээ яг хийцэн байгаад байна. Ийм үйлдэл гаргацсан байгаад байна гэж хүмүүс айгүй хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр өнөөдөр ингээ яриад байгаа аав ээж нь бас л нэг юм бодол тэгээ явж исэн баг. Тэгэл хувь хүний төгшөөрэй юм уу одоо юу байдیں۔ Тэр бүх урд өмнөх туршлага гээл тэр бүх юм дээрээ тулгуурлал хүүхдээ хүү ээж ингэчгүй тэгчгүй гээл ингээл өсгсөн. Тэгтэл өнөөдөр нэг комп би одоо жишээ нэг яриа ажиллах. Заастаа аав хүүхдээ л ингэж өсөхгүй гээл тэгжсэн аа. Яг тэр үйлээ хийгээ яваад байгаа. Тэгэхээр хэд сайн эцэг их байсан хүний хүүхэд нь ирээдүйд эцэг их болохдоо ер нь ямар эцэг их болох вэ? Ерийн төстэй болно гэсэн. Яа тэгэхээр энэ туршлага байгаа, өөр туршлага байхгүй учраас ерийн хүнийг нөгөө нэг одоо туршлага гэдэг зүйл нь тодорхой хэмжээний яг нэг дадалтай холбоотой байна. Тэр туршлага тухайн хүнийг яаж хөтлөх вэ гэдэг. Хүн өөрөө бодохдоо болохоор би тийхгүй эн чинь нэг ухамсар байдлаар бодоод байдаг. Гэтэл болохоор яг энэ дээр психоанализ талаас нь бол яг ухамсаргүйгээр гарч иж байгаа. Бага наснаас ахуулаад одоо юу гэдгийг
25-наас хүртэлх амьдрал чи яг ямар туршлага байсан. Эцэг их нь заадаг бол өөрөө бас заах гэж оролдоно. Нөгөө өөрөө бас тэрийг мэдрэх гэж хүснэ гэсэн үг байхгүй. За ерөн ингээл ухамсаргүйгээр те нөгөө ухамсартай хэлбэр нь болохоор би хизээч юм болохгүй гэдэг байдлаар байна. Гэхдээ тэр нь бол нэг өдөр ч юм уу нэг хэдхэн минутын дотор бодогдсон эдийжсэн. Үйлдэл нь болохоор за ерөн нь бол би бас заадаг, би заана, би бас ингэн тэгнэ. Би бас яг юм байна гэдгийг л цаанаас нь туршлага нь өөрөө гаргаад ирчихдэг гэсэн. Тэгэхээр тэр туршлага чи өөрөө л яаж хоригдлогдоод байгаас хамаарна. Магадгүй хүн чи зарим нэг тохиолдолд зөвхөн ээж нөгөө нэг аавын харилцаа биш тийм ээ. Тэрнээс гадна бас сайн хүмүүсийн оролцоо байх юм бол эргээгээд тухай одоо нөгөө нэг юм шүүлтийн байдлаар гарч ирэх боломжтой гэсэн. Ер нь янз бүрийн тохиолдолд тухайн оролцоо нөгөө хүний одоо туршлага өөрөө ямар мэдээллүүдийг авч исэн, юуг онцолж харж исэн, юутай холбогдож исэн. Зарим нэг хүмүүсийн хувьд болохоор яг хөө дотроо ингээл ээж аав юм байгаа ч айгүй их ном уншдаг хүүхэд байж болохоор гэсэн. Тэгэхээр номныхын туршлага нь өөрөө эргээгээд тухайн хүүхдийн хүмүүжлэлд бас нөлөөлчих болдог гэсэн. Тэгтээ тодорхой хэмжээгээр нөө эргээгээд яг ингээ асуудал үүсвээд жинхэнэ одоо ухамсартай хэлбэрээр бол яг номны хэлбэр рүү ороод идэг гэсэн. Асуудал үүсвээд ялцчгүй бид нэр шууд ухамсаргүйгээс мэдээлэл татдаг учраас тэр нь шууд нөгөө нэг одоо зангинах, задрах, хязгаарлах юмыг ингээд юу гэдэг нь те одоо чи тэхгүй бол би тэгнэ би чамд зориулж яах гэдэг өгүүлбэрүүд бол гарч ирэх магадaltaй гэсэн. Эргээгээд тэрнийхээ дараа яана би хүүхдэд арай л хатуутчихлаа гэдэг байдал үүсч байна. Энэ мэтлэн ингээл дотоод зөрчилт. Одоо энийг харах юм бол бид нэр дотоод зөрчилтөө үсээл яваад ах боломжтой. Ингээ нэг бодлоор ингээд ууг нь бол нэг юмыг ингээ өөрчлөх гээд байгаа хэдийжсэн эргээгээд яг тэр зүйл нь нөлөөлж байдаг гэсэн үг байхгүй. За ингээл яриа л бүр маш олон холбоотой сэдвүүд байна. Тэгин чинь эцэг хүүхдийн харилцаа гэдэг ингээд зүйл дээр яригдчихэж байгаа учраас тэгэл ирээдүйд хэм болох юугийг яасан гэсэн гэл бүхэл юмтай ингээл холбогдож байна л да. Тэгээ эцэг их байх гэдэг мэдээж сайхан зүйл энэ ороогийн хамгийн сайхан зүйлс энийг баг. Гэхдээ заримдаа хэцүү зүйлтэй стресс шантармаар те зарим кинонууд дээр тэр тэгж идэг шүү дээ. Өөрөө уйлцсан хүүхэд нь хажууд нь ойл. Тэр ийм хэцүү зүйлтэй ч гэсэн тулгардаг нэг юм амьдралын аялал. Тэгэхээр би таныг подкастын төгсгөлд эцэг эхчүүдэд зориулаад ийм одоо аз жаргалтай ирнээсээ бас хэцүү зүйлстэй аялалд явж байгаа энэ аялалд нь урам зориг өгсөн тийм сайхан үг хэлээсэ гэж хүсэж байна. Бас ийм нөгөө сайхан ярилцлаганд аварсан чамдаас баярлалаа. Нөгөө талаасаа болохоор эцэг их байх гэдэг бол үнэхээр гайхалтай хүний авдаг гайхалтай мэдрэмж. Дээрээс нь одоо өөрийнхөө үр өдмийг үлдээж байгаа гэдэг бас үн цэнтэй зүйлийг хийж байгаа одоо тийм хүмүүс билээ. Тийм болохоор энэ дээр бол ер нь бид нар болохоор нөгөө өөрийгөө битгий одоо нөгөө голох ч юм уу эсвэл өөрийгөө хит их одоо юу гэдгийг ачаалах ч юм уу заримдаа болохоор яг эцэг эхчүүд өөрсдөө бид нар ингээ өсөд байсан юм чинь ингээ хүүхэдчээс өснө гэж бодож байгаа боловч нөгөө нийгэм өөрөө өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор бид нар цаг үедээ бас тохирч хит их орч уй биш, хит их сайн биш, хит их ингээд үл хайхарсан ч юм уу эсвэл хит их хяналттай ч юм уу хит гэдэг үгэн дотор байхгүйгээр харин хин хэмжээ тохирсон үнэхээр хайрын дотор халамжилсан одоо хүүхдийнхаа үн цэнтэй зүйлийг гаргаж ирж чадсан нөгөө хүүхэд маань өөрөө хараад ямар үгийг хүүхдээсээ сонсохыг хүсэж байгаа тийм эцэг байхаасаа гэж хүсэж байгаа гэсэн үг байхгүй. Ээжээ би танд туслая, ааваа би танд тэгье, за би энийг ойлгож байна. Заримдаа нээлттэй ярилцж чаддаг буюу миний хувьд болохоор ийм бодолтой та юу гэж бодож байна гэдэг нээлттэй ярилцж чаддаг ийм харилцаа үүссэн дулаахан хайрлагдсан тийм сайхан гэр бүлийг бүрдүүлэхэд та нар өөртөөхөө одоо хөгжүүлээрээ чаднаа л гэж хэлмээр байна. За өөрийнхөө үн цэнтэй цаг хугацаанаас зориулаад бас маш олон хүмүүст мэдлэг мэдээлэл түгээх нөө эцэг их байх боловсрал гэдэгт хэдийн подкаст маань ингээд цаг хугацаатай ч гэлээ гэсэн үн цэнтэй зүйлсийг авч чадсан байх гэж бодож байна. Би өөрөө ч гэсэн айгүй их зүйлийг өнөр яад ийм зүйлийг анзаарч байгаагүй л болно гэж байдаг зүйл штэй гэл их олон зүйлсийг ойлголоо. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Чамд сайн амжилт хүсье. Баярлалаа. Тархины алаас нэвтрүүлэг подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Маш их үн цэнтэй цаг хугацааг бид хоёртай хамт өнгөрөөсөн байх гэж бодож байна. Таны гэр бүл сайн сайхныг хүсье.
хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.